Яг л энэ чүдэ. янз юм байна. Шантав хийхээ компани одоо Сэлэнг аймгийн Баянгол сумын 1-р баг дээр 2025 онд бүгд найрамдах Солонгос улсаас цорын сортын гүзээлцэгний өрсөлдгийг оруулж ирж нутагшуулан тариулах, тэнд одоо дасан зохицуулах одоо судалгаа шинжилгээний ажил болон тарилтын ажлыг эхэлсэн байгаа. Хамгийн гол маань одоо энэ маань зөвхөн яг хөрсөнд тариалж байгаа. Тавцан тариалт болон гидропоникийн аргаар биш, яг Монгол хөрсөнд тариалаад цэвэр эко бүтээгдэхүүн гаргахаар одоо бид нар бол судалгааны ажлаа эхлээд 4 сараас хойш бид нар одоо зуны хугацаанд бол нэг ургац аваад одоо 2 дахь ургац авж байгаа. Нийтдээ манайх одоо 2000 м2 буюу 1000 м2-тэй 2 хүлэмжинд тарилтаа хийж байгаа. Тэгээд талбайд бол одоо өдөрт бол нэг 3-4 хүн л ажиллаж байгаа. Гүзээлцэгний үед л одоо ингээ өдөр болгон арчилгаагаа ийн. Өдөр болгон одоо навчны таналт болон энэ цэцэгний таналтай байнгын навч маань хэр ургаж үү, энэ ургамал маань хэр вэ, цэцэг маань их вэ нү, бага вэ нү, одоо хідэн цэцэг үлдээгээ хідээгээ авах уу гэдгийг ингээд өдөр болгон хараал энэ маань яг яаж ингээд хүүхдшил бүцэлдэж штэ. Манай эд анч мааш 2 хүлэмж байгаа. Өглөөд ингээ орохдоо хүртэл хуваагдаж ордоо штэ. За нөгөө эд маань гомдчихгүй гэл. За одоо нөгөө эдтэйгээ ойрын уулзсангүй гэл нэр нэг таньдаг хүнтэйгээ уулзах гэж байгаа шиг болд штэ. Тэгээд дуу сонсгоно тэгэл да. Манай охтууд чинь цоглог дуу сонсвол гой ургана гэл. Хөөрхөн ургана гэл. Хайр мэрийн тухай дуу муу тайлах шиг тийм. Стресстэй дэвэл уянгийн дуу сонсгоно. Өвлийн цагт бол нөгөө хамгийн гол нөгөө дулаанаа барих нөгөө нар салхинда хуучлагаа буулгах гээл гэрэл цахилгаанаа тавих гэд. Тэгээ энэ ажлууд маань өглөө бид нар одоо 7 цагаас орой тэгэл 6 цаг хүртэл одоо хийгдэг. Гүзээлцэг нь өөрөө гаднаас хүн орж ирэхэд нэг аюу хурд стресстэй байхгүй одоо хорхоо шавжинд идэх, өвчнөд идэгддэг. Одоо цэцгэлжсэн болоод цэцгээ одоо хумих ч юм уу тийм үзэгдэл өөр дээр ингээ гаргадаг. Тэгээд бид хэдийг л ингээл орж ирэхэд бол одоо тийм үзэгдэл бол гардаггүй. Манай яг хүлэмжинд ажилдаг ажилчид маань гэдэг чинь эндээс одоо ингээл Кип рүүгээ орохт хүмүүс та эдээс гүзээлцэн үнэртэй дээ ингээд. Тэгэхээр одоо бид хэд маань бас яг адилхан л гүзээлцэн болцсон л явж байна л гэсэн. Хөл хорой зогтоон хэдхэн хүн ажиллана гэж цөөхөн хүн ажилдаг ч гэсэн гүзээлцэн маань буцаад хүндээ айгу тасамтгай ургамал байдаг учраас яалчгүй л эндээ одоо манай ажилчид бол одоо хайртай одоо гүзээлцэгнээ харах гэж тэ одоо үрдсэн ядаа өглөөд одоо яарч орж ирдэг тэр хэд маань одоо яаж хонж уу яаж үйж үү гэж орж ирдэг. Тэгээд эннийхээ хүчинд өнөөдөр одоо бид нар Шантав компани маань хамт олон маань одоо энэ судалгааны ажлын ард гараад одоо үр дүнгээ хараа явж байгаад бол одоо өнөөдөр үед маш их баяртай байгаа. За сайн байцгаана уу. Шантав компани зөвгүйч Манчесх байна. За манай гүзээлцэгний хүлэмжинд хүнээс гадна амьтан ажилдаг. Зөвгий бол цэцгийн тоос өртөлтийг гүйцэтгэдэг. Цэцгийн тоос бол 90 билгээс байдаг. Үүнийг зөвгий цэцгнээс цэцгэнд зөөж одоо хооронд нь одоо хүртээж одоо цэцгний үржлийг явуулдаг. Ийм зорилттой байгаа. Ингэснээр бол ургацыг одоо 60% хүртэл нэмэгдүүлдэг. Гүзээлцэгний мөн гоё хэлбэр дүрстэй том болгоход бас нөлөөлдөг байгаа. Гүзээлцэгний болц одоо 100% болоод яг хугацаа дуусах хугацаанд бол нэг 70-аас 90 хоног. Дулаан оронд бол өдөрт бол нэг 70 хоногтой жимсээ өгдөг л манайхаас нэг 80-аас 90 хоногтой ч юм уу. Тэгэхээр бид нар одоо яг 11 сараас ахуулаад манай тармилуул цэцгэж эхлээд одоо бол ингээд ургацсан юм бол одоо яг дундх үе өгч байна л гэсэн. Манайх чинь гүзээлцэг нь сая 12 сарын сүүлээс одоо жимсний маань болц болоод ингээд одоо худалдаанд гараад эхэлсэн байгаа. Тэгээд энэ цэцгэлт маань одоо 3-аас 4 удаа цэцгэлэн гээд тармил маань үзэхэд одоо 4-5 сар хүртэл одоо цэцгэлээд ургацсан авна л гэсэн. Тэгээ эхний ургац бол мэдээж одоо их байна. Одоо дараагийн цэцгэлтийнх нь ургац нь бол харьцангуй багаснаа гэсэн үг. Тэгээ нэг удаа одоо бид нар нэг удаагийн ээлж энэ хураалтаараа гэхдээ одоо бараг нэг 600-700 кг ч юм уу тонн шууг авна гэсэн тооцоолт бол. Манай хамгийн том гүзээлцэн ихэд одоо 63-аас 65 г. Дундаж нь бол нэг
35-аас 45 грамын хэмжээтэй байгаа хэдий ч одоо гүзэлцэгний маань амт чанар болон үнэрт ямар ч одоо өөрчлөлт байхгүй. Яг гүзэлцэгний үед би яг энэ шиг юм том ургуулчихсан. Яг Монголдо энэ том гүзэлцэгнийг ингээд ургуулад борлуулалт нь гаргаад монголчуудаа энэ неко энэ гүзэлцэгнийг одоо тэг идүүлээд ингээд хазуулаад үсгэсэн гэж бодчихсон. Яг амтны хувьд бол бид нар ингээд хүүхэд байхад ярьдагсан шүү дээ. Ингээд Орсын алимыг ингээд хацгаар гоё час гэл ингээд үнэртдэг гэд. Тэгэхээр одоо яг энэ гүзэлцэг юмс яг л адилхан. Ингээл үнэртэй тэгээ амттай бүр ингээд час хийсэн ингээд ахаад бүр ингээд идэх ингээд автетик ингээд хүнийг бүр хөдлөлтөл тийм байж чадж байгаа. Тэгээд худалдаа авагч нар маань ч гэсэн одоо ингээд цахилгаараа ингээд аваад нэг идэж үзээд дахиад идеал гэдэг танах одоо хизээ гарах гэж байна. Одоо зуны ихний борлуулалтын дээр хураалтан дээр авсан одоо хэрэглэгчд маань хэл танах одоо хизээ гарах гэж байна. Тэ нөгөө гой гүзэлцэн чи хизээ гарах гэж байна. Хизээ явж идэвэл. Тэгээ одоо тэгээд хамгийн гол нь нөгөө тариалж байгаа хүний үед буцаад том урагчаар одоо ам чанарын үед өөрчлөлт хөлөө гэж айгүй хэмээжсэн. Тэр имэйлт маань бол одоо байхгүй болсон. Манай монголчуудын үед нэг юм час хийсэн юм хүчлэг ч юм уу те нэг чихэрлэг тийм амтанд дуртай. Тэгээ манай гүзэлцэг бол яг нэг час хийсэн яг нэг байгалийн гүзэлцэгний амтыг бол одоо өхөр хэмжээний одоо тийм гүзэлцэг ургаж чадсан. Гүзэлцэгний үед өдөр болго амсан шүү дээ. Одоо нөгөө бид нар чинь аль мөрнөөс энэ гүзэлцэнд маань юу дутаад байна? Яах гэж нэг гэдгийг бол одоо дандаа амтлагаараа л үзнэ. Энэ гүзэлцгэн маань одоо өнөөдөр ус дутж гэн үү, нар дутж гэн үү, яаж нээж гэдэг өдөр болгон л орж ирж амсан шүү дээ. Өдөр болгон л идэн. Худалдааны гүзэлцгэнийг хүртэл худалдаж авч амсан шүү дээ. Идээд тэ минийхаас ямар байна гэдгийг заавал харьцуулж үзсэн. Амар их цэцэгтэй нөө. Тийм. Наа чи наадах би харж байгаа. Наа чи нөгөө ийм сортохгүй. Ингэж ургаж байгаа. Харин тийм. Эднэрийг нарахгүй тийм үү? Тэгэхээр би надад ч харах гэдэг.